Эрхэм хүндэт зочдоо ноён хадагтайнаа Mongolian Property Awards 2025 арга хэмжээ эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэнд энэхүү гайхалтай өчиг мэндийг өөдөөдөө өргөн дэвшүүлье. Монгол улсын барилга, үр хөдлөх хөрөнгийн салбарын дээд шагнал гартуулах ёслол болох Mongolian Property Awards 2025 арга хэмжээ өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, ийхүү албан ёсоор эхэлж байна. Ёслолын ажиллагааг нээж уг хэлнүү хэмээн MGL International компани үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Mongolian Property Awards-ийн үүсгэн байгуулагч Эрхэм Инхтүр таныг тайзнаа хүндэтгэж урьж байна. Энэ өрөөнд том амгаланг айлтгая. Юунаа таньдус энэ арга хэмжээг бас бус сайхан ёслуулээд нэг сайхан үдэш энэ авардсыг сайхан хөдөлж явуулна гэдэгт итгэж байна. За юуны өмнө өнөөдөр Mongolian Property Awards 2015 ёслолын үйл ажиллагаа маань 2016 оноос хойш идэвхтэй хөгжил он давнаад 10 дахь жилийнхаа үрийг үзэж байна. Тэгэхээр Mongolian Property Awards бол барилга, үр хөдлөх хөрөнгийн салбарын дээд чиглэлийг гардуулах юм ёслол зохицлон бий болгох хамгийн гол нь Монголын үндэсний хэмжээний ёслолын үйл ажиллагааг үндэс үрийг тавихын төлөө төрийн байгууллага барилгын хөгжлийн төв төрийн бус байгууллага өөрийн компаниудыг нийлүүлсэн барилгын үндэсний ассоциацтай хамтран ажиллах санал жижигт гарын үсгэлт зурсны үндсэндээ манай компани энэ ажлыг 10 жилийн өмнөөс эхлүүлсэн. Өнөөдрийн арга хэмжээг арай бусдаас өмнөхөөс өөр маягаар зохион байгуулах зүйтэй гэж үзсэн. Нэгдүгээрт энд зөвхөн өнөөдөр 15 номинацийн зөвхөн ялагчд энд өнөөдөр цуглаж байгаа. Мөн сайхан өндөрлөж босч байгаа барилгыг ийм утга агуулгатай юмаа гэдгийг тайлбарлахаар хүний сэтгэлийг үнэхээр хөдөлгөж чадж байгаа бас ийм ихтгэлүүд мөн маш их том зорилгын төлөө цаасан дээр төсөв төлөвлөгөөгөө хийгээд явж байгаа ийм ихтгэлүүд та бүхний чихний сонирхолтой анх удаага хүргэж манай энэ Mongolian Property Awards 2025-ын онцлог нь байгаамаа. Өнөөдөр энд ирээд сууж байгаа хүмүүсийн зарим төлөвлөлийг та нар харж байгаа бах. Манай яамны нэр бол удалтай хот байгуулалт. Тэгээд барилга, тэгээд орон сууцчлалтын яам гэж бий болдог гэсэн. Өнөөдөр төрийн нэрийн бичгийн дарга баяраа дарга хөрөлцөн ирсүүд та бүхний өмнөөс талархлаа илэрхийлж байна. Тэгэхээр төр хувийн хвшлийн хамтын ажиллагааны сайхан үйлчлэгчийг өнөөдөр та бүхэн энэ танхимд network гэж ярьдаг танилцж, уулзаж, учрах тийм болцоог Mongolian Property Awards 2025 бас олгож өгч байгаа гэдгийг хэлхэн зүйтэй байна. Яг энэ заалан та нар харж байгаа иргэн цэгийн байгууллагуудын төлөөллүүд хурамжуулсан ийм содон зураг надад харагдаж байна. Энэ бүгд хэлхээ холбоо зохиосны заримдаа хямрал мэт хадж байгаа энэ цаг үеийг бүгдээ хүчээр нэгтгэж, эвээ нэгтгэж Монгол улсаа цэцгэлүүлэн хөгжүүлнэ гэдэгт би хувьдаа итгэж байна. Ингээд Mongolian Property Awards 2025 хэлж ярих, уулзах, учрах олон зүйлээр дүүрэн байгаасаа хамгийн гол нь олд амжилтын олон өндөр босгуудыг давсан амжилтын жил байгаасаа галмуурын жилдээ бүгдээрээ галтаа цагтаа ажлын ирүүлийг хүсэн өрөөж нээснэ. Инхтүр танд талархлаа. Таныг судалдаа тоглон суухыг урьж байна. Энэхүү цаг мөчид бидний үйл ажиллагаанд дараагийн үгийг хэлнүү хэмээн нэгэн хүндэт зочныг урья. Хот байгуулалт, барилга, орон сууцчлалтын яамны төрийн нарийн бичгийн дарга баяраа таныг тайзнаа хүндэтгэж урьж байна. Өнөөдөр энэ танхимд хөрөнгө оруулагчид, барилга, үйл хөдлөх хөрөнгийн салбарын манлайлагчид сууж байна. Монголын үйл хөдлөх хөрөнгийн салбарын шилдэгүүдийг тодруулах, бүтээн байгуулалтын чанар өмнө сарын үнэлдэг Mongolian Property Awards арга хэмжээний нээлтэнд хүрэлцэн ирсэн та бүхэн энэ оюун мэндийг хөөсөө өргөн дэвшүүлье. Барилга, үйл хөдлөх хөрөнгийн салбар бол Монгол улсын эдийн засгийн суурь салбар. Нийт 110 мянган гаруй хүн энэ салбарт бол шууд болон шууд бусаар ажиллаж байна. Гол нь бол
бид нэр энэ салбарыг цааш нь хөгжүүлэхэд дотоод Монгол улстай барилгын материалын үйлдвэрлэл, ажил хүчний нөөц, за тэгээд технологи, норматив, холбогдох хуулиуд гэдэг энэ зүйл дээр бол төрийн байгууллагын зүгээс бол анхаарал ингээд явж байгаа. За 2016 он, 15 онд өөрчлөлтөө байгаа маш олон хуулиудыг энэ онд бид нэр өргөн барих гад одоо явж байна. Хаврын чуулганаар барилгын тухай хуулиа өөрчлөлт авах бах. Энэ хууль бол одоо 5-6 жил манай барилгын салбарын дунд бас хилцүүлэгдэж явсан хууль байгаа. За хот байгуулалтын тухай хууль гэдэг том хууль байгаа. Энэ хууль маань өөрөө бол одоо биднээс бас үндсэн хууль гэсэн үг. Тэгэхээр энэ хуулийг бас өргөн барина. За мөн одоо орон сууцчлалтын тухай хууль гэдэг гол энэ хуулиудыг шинжилж өргөн барина гэж бодож байгаа. 2026 онд болов мэдээж эдийн засгийн хамралтаа гэдэг энэ үгээр улсын одоо хөрөнгө оруулалтууд бол багасж байгаа. Гэсэн хэдий ч барилгын салбар маань өөрөө бас эрт либералчлсан ийм салбар бүх одоо компаниудын нуруунд дээр бол 30 гаруй жил ингээд явж ирж байгаа ийм салбар. Тэгэхээр бид нар энэ салбарыг улам сайжруулахын тулд төр болон хувийн хвшлүүд маань яаж хамтарч ажиллах вэ гэдэг дээр бол одоо гар нийлүүлж ингэж явах ёстой. Тэгэхээр энэ салбар дээр бид нар одоо бусад салбарууд маань одоо эдийн засгийн үед бол жоохон хүндрэлтэй санхүүгийн одоо ачаалттай юм үед манай салбар өөрсдөө яаж одоо улам их бүтээн байгуулалтыг хийж явах гэдэг дээр бол олон одоо аргачлалыг бол оруулж ирэх ёстой гэж харж байгаа. Тэгэхээр биднээсээ харж байгаагаар болохоор төр хувийн хвшлийн түншлэлийг бас оруулж ирж энэ салбартаа явуулах ёстой гэж харж байгаа. За мэдээж сайн жишгүүд байна. Улаанбаатар хот болоод дархан хотуудад орж ирээд явж байгаа сайн жишгүүд байгаа. Тэгэхээр энэ жишгүүдийг бид нар улам сайжруулж ингэж явна гэж бодож байна. Тэгээд энэ дээр та бүхэдтэйгээ гар нийлж, за сэтгэл нийлж ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. За ингээд энэ жил барилгын салбарын 100 жилийн болж байгаа. За энэ байгаараа бид нар бол өргөн дэлгэр одоо тэмдэглэнэ гэж бодож байгаа. Тэгэхдээ ямар нэгэн наадам за ирээд ихэсээ илүү салбарынхаа хуулийн эрх зүйн орчин бий болгож өгье. Шаардлагатай дүрм журмуудыг шинжилж өгье. За тэгээд хөрөнгө оруулалт тал дээр нь улс өөрөө хамтарч явъя. Хөрөнгө оруулалт тал дээр нь олон улсын зах зээлээс дотоодын компаниудтай хамт мөнгө усах ажил дээр нь санхүү хөрөнгө оруулалт ажил дээр хамтарч явна гэдэг нь зорж явж байгаа. Тэгээд энэ ажилд та бүхэнтэйгээ гар нийлнэ гэдэг ингээд ажиллаж байгаа шүү. Тэгээд өнөөдөр энэ шагнал авч байгаа хүмүүс маань болохоор байгууллагууд маань болохоор үнэхээр одоо энэ салбарыг саяны хэлсэн энэ одоо зүйлийг манлайлж хийх хүмүүс энэ суулгацсан байна гэж харж байгаа. Тэгэхээр та бүхэнтэйгээ 100 жилээр бид нар одоо төлөвлөгөө гаргаад явж байгаа. Компаниудтайгаа, төрийн бас байгууллагуудтайгаа хамтраад уулзалтаа хийгээд учраас санаа оноогоо нээгээд мэдээ нийтдээ гэж ажиллана гэж бодож байгаа. Тэгээд өнөөдрийн энэ арга хэмжээнд амжилт хүсье. За та бүхэнд нь ажлын амжилтыг хүсье өгье. Өгүүлсэн хот байгуулалт барилга орон сууцчлалтын яамны төрийн нарийн бичгийн дарга баяраа танд талархлаа. Төр болон хувийн хвшлийн түншлэлийн онцлогийг дурдж мөн салбарынхаа 100 жилийн ойд задлах гэж байгаа бас бэлгүүдэд онцлсонд маш их талархлаа. Энэ үеийн эхлэл бидэнд нэгэн тодорхой зүйлийг санууллаа. Барилга гэдэг бол зүгээр нэг байгууламжийг үл хэлтгэн. Барилга бол эдийн засгийн хөдөлгөгч хүч, нийгмийн үнэт зүйл, ирээдүйн орчны дүр төрх билээ. Иймээс өнөө орой бид зөвхөн шилтгэгүүдийг шалгаруулж шагнал гартуулан хамтдаа амжилтаа тэмдэглээд зогсохгүй нэ. Бид салбарын бодлого, чиг хандлага, ирээдүйн хөгжлийн тухай хамтдаа тунгаах билээ. Ийхүү илтгэлийн хэсгийн үйл ажиллагааг аль биесээр эхэлж бүг дуулахад таатай байна. Энэхүү чинь салхийг хавлах хамгийн ихний илтгэгчээ танилцуулъя. Орон сууцны салбарт чанар, алсын харааг эрхэмлэн ажиллаж буй одод компанийн захирал Ариун таныг таньснаа хүндэтгэж байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн амар амгалан айлтгахыг. Би өнөөдөр ихтгэлээ нэг асуултаар эхлэе гэж бодож байна. Тэгэхээр та төслийн нэр хүнд орлуулалтын өмнө 20 дугаар зах зээлд гарсны дараах ханш болон түрээсийн эргэлт нь хамгийн чухал нөлөөлдөг хүчин зүйл нь юу вэ? Та бодоод үзээрэй. За намайг зоригтын Ариун гэдэг
Highland Park, Xanadu Residence болон Lake City төслийн удирдагч одоогоор бас Monte-Vito төслийн захиалагчийн үүргийг гүйцэтгэж байгаа. За өнөөдөр миний ихтгэлийн сэдв бол маш энгийн. Бүгдөө бид хамтын ажиллагаагаар энэхүү төслийнхэн үн цэнийг хэрхэн хадгалах вэ? За бид хамтын ажиллагаагаараа энэхүү үн цэнийг яаж урт хугацаанд хадгалж үлдэх вэ гэдэг. За барилгын компаниуд бид нэр төслөө 2-3 жил барьж дуусаад тэгээд комисс төлөвлөж өгөөд оршин суугч юм уу, сувг юм уу, хөрөнгийн менежмент нь төлөвлөж өгөөл бидний ажил дууслаа гэж хардаг байсан бол одоо харин энэ мөчлөгийг яаж илүү уртсах вэ? Уртсаснаа бид төслийнхэн нэр хүн болон оршин суугчдын амьдралын чанарыг яаж илүү сайжруулж чадах вэ гэдэг тал дээр ярилцгаа. Бид өнөөдөр байр хөлөж өгсөний дараа хамгийн том эрсдэл бол техникийн эрсдэл биш юм байна. Харин суухгүй бол хөрөнгийн менежментийн удирдлаггүй орчин юм байна гэж харж байгаа. Барилга хүлээлгэн өгсөн мөчөөс эхлээд төслийн үнц нь суухийн удирдлагаас ихээхэн хамаардаг юм байна. Суух гэж ярихаар хүмүүс хэвчлэн цэвэрлэгээ, хамгаалалт гэсэн ойлголт байдаг. Харин өнөөдөр бид энэ хэрсэн ойлголтыг эвтгэхээр ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд бид нэр суугтойгоо хөрөнгийн менежментийн компанитайгаа хамтраад 4 системийг суухийн ДНХ-д нь суулгаж өгөх гэж хичээж ажиллаж байна. За нэгдүгээр мэдээллийн сан. Бид нар барилга барайл нэг хаттай зураг суугтыг хүлээлгэж өгвөл явдаг асуудал зөндөө их байдаг. Одоо бид нар болохоор энийг илүү мэдээллийн сан бүрдүүлж агаад суугтыг хүлээлгэж өгье. Мэдээллийн санд нь айл өрхийн план, гүйцэтгэлийн зургууд, тэгээд ашигласан томог төхөөрөмж, барилгын материалын сертификатууд, одоо нийтийн эзэмшил талбайд ашиглаж байгаа хөрөнгийнхөө мэдээллийг болон насжилтынхаа мэдээлэлтэй гаргаж өгөөд үүнийхээ хүрээнд урьдчилсан сэргийлэх засвар үйлчлэгийг нь календарчлаад жил болгон одоо үйл ажиллагаанд хэрэгжүүлж болохоор системүүд нь суулгаж өгч байна. За энэ хамтын ажиллагааны хүрээнд суухийн гүйцэтгэх захирал удирдах зөвлөлч юм уу эсвэл хүмүүс нь солигдно. Солигдох болгонд юм шинээр хэрэгжүүлэх бол гараа авахд. Яг шууд бүгээс нэгтээс нь өөрөө уулзахгүй манай стандарт юм бид нар юмтай айл болох ийм мэдээллийн сантай байна шүү гэдгийг ойлгомжтойгоор гаргаж өгч байгаа. За хоёрдугаар удирдлага ба зохион байгуулалт. Суугтай хүлээлгэж өгсөн өөрсдөө уучраалааг хайдаг байсан бол бид нар барилгын компаниас эсрэгээрээ суугийн ажилчид болон удирдлага одоо гүйцэтгэх захирал менежер төвшний хүмүүсийн сургалтанд хамруулж байгаа. Сургалт нь хөрөнгөний менежмент, санхүү, хууль эрх зүй, харилцааны соёл гэсэн сургалтууд байдаг. Энэ сургалтынхаа хүрээнд сурсан юм шууд газар дээрээ хөрсөн дээрээ хэрэгжүүлэх боломж нь гарч ирж байгаа маш том давуу тал болон агүй хурдан үр нөлөөг харуулж чадж байгаа. Яг энэ ажлын хүрээнд манай одоо суухийн гүйцэтгэх захирал нь суухийн дүрм журам гэхээсээ илүү оршин суугчдын дүрм хэрэгтэй байна гэд манай хотгонд одоо оршин суугчдын дүрм бий болсон байдаг. За энэхүү дүрм нь болохоор хотгоны соёл, ёс зүйн хэмжээ бид нар хоорондоо яаж хамт зөв хөшрүүд байж амьдрах юм бэ гэдгийг ингээд заагаад өгөөд хотгоныхон оршин суугчдаар бүгдөө мөрөнд хүлээн зөвшөөрлөд гарын хэсгэн зургалцсан тийм юм байгаа. За дөрөвдүгээр оршин суугчдын нэгдэл болон community building. За зэгцтэй, тайван, ойлгомжтой, итгэл төрүүлэг орчинд амьдрахын тулд бид нар хинтээ амьдраад байгаа юм бэ? Хүүхдүүд нь ямар хүмүүс байгаа юм бэ гэдгийг аягүй сайн ойлгох хэрэгтэй. Энэ хүрээнд бид нэр сүүхийн одоо жилдээ 5-6 арга хэмжээ зохион байгуулдаг бол тэр арга хэмжээнд нь шаардлагатай бүхий л одоо дэмжлэг тусалцааг үзүүлж байгаа. Эндээс давуу тал нь шууд харагдаж байна. Оршин суугчид нь суугтойгоо жилд 1 удаа уулздаг биш, харин тогтмол жилд 5-6 удаа уулзаж нүүр тулаад харилцан яриа үүсгэхээр бие биендээ илүү ихтгэлцэл төрүүлдэг байна. Тэрнээс бүр том давуу тал байгаа. Тэр давуу тал нь болохоор оршин суугчид бие биентэйгээ танилцсан. Хүүхдүүд нь бие бинийгээ мэддэг болно. Хаяа хүүхдүүдээ хажуу айлтаа үлдэрчин, давс бэрчээ солилцчин гэдэг ийм гоё эрэг соёлыг бий болгоход тусалдаг юм байна гэж хараад одоо хотгон дээр энийг бас хэрэгжүүлж чадж байна. За мэдээж дөрөвт бол ил тод байдал. Яг суугтэр юм уу хөрөнгөний менежмент дээр хамгийн том асуудал бол ил тод байдал байдаг. Бид нар мөнгө төлөхөд энэ мөнгө нь хаачдаг вэ? Хаяун цацуулж байгаа юм бэ гэд
энэ мэдээллийг голцоо жилд нэг удаа авах боломж таардаг. Тэгэхээр бид нар үүнийг эвтгэхийн тулд програм хангамж хэмэл оюун ухааныг ашиглаад хотынхоо оршин суугчдаа 2-7 хоног тутам хэмэл оюун ухаанаар датаг нөгөөд оюун ухаанаар мэдээг нь бичүүлээд тэгээд оршин суугчдаагаа нөгөө чаналаараа тараачдаг гэсэн үг. За энэ бол амжилттай хэрэгжээд одоо оршин суугчдын итгэлийг аваад явж байгаа. Энэ дараагийн шат нь болохоор бид юу дээр ажиллаж байгаа юм хэмэл оюун ухааныг ашиглаад санхүүгийн програмтаа нуулж өгөөд тэгээ хэмэл оюун ухаан өөрөө тэр санхүүгийн програмд анализ хийгээд орлого зарлага, өглөөг авлага бүгднийг одоо 10 жилийн хүүхэд ойлгохоор бэлдэж өгөөд оршин суугчдад танилцуулах боломжтой болж байгаа. Тэгэхээр оршин суугч өөрөө уснасаа онлайн хизээч нөгөө хотхондоо болж байгаа үйл явцад танилцж болно. Давхар санхүүгийнхаа хяналтыг хийх боломжийг нь бас хэмэл оюун ухаан ашиглаад гаргаж ирж чадчихна. Бидний санаатур резиденс дээр хамгийн том нэг зүйлийг ойлгосон. Өндөр зэрэглэлийн хотхон амар гол антикчлуу, интерьер, фасад байхаас илүүтэйгээр цаашаа харин авч явж байгаа байгууллага, хөрөнгөний менежмент нэр, сөөхөн нэр тэр байгууллагын удирдлагын чадвар манай энэ төслийн үнцийн урт хугацааны үнцийг нөлөөлдөг юм байна. Тэгэхээр барилгын компани өөрийгөө зөвхөн барилга бариад дуусна гэж харахаасаа илүү харин бид оршин суугчдын эрхийг хамгаалах, өөрсдийнхөө ноу хавыг одоо сөөхтөө нэвтрүүлэх, комьюнитийн нэглэлийг бий болгох хамтрагч юм байна гэж өөрсдийгөө харж ялгарлаа бий болгож байна. За одоо хамгийн чухал нь барилгын компанид энэ яагаад ямар ашигтай юм бэ? Нэгт мэдээж нэр хүнд. Өнөөдөр сөөхөн хөрөнгөний менежментийн компанид ажиллаа сайн хийснээр бидний хийж байгаа дараагийн төслийн борлуулалтыг бэлэн аваад ирж чаддаг. За хоёрдугаар итгэлцэл болон шийдэл. Барилга хөлөөлөж өснө дараа зөндөө асуудлууд гардаг. Энэхүү асуудлыг нааш цааш ийш тийш шийдэхээсээ илүү асуудлыг хянаад, шалгаад, баримтжуулаад, хугацаа тоглоод, шийдээд, эсвэл шийдэж өгөх хүмүүсийг нь олж өгөөд тэгээ хаадаг тийм системийг бас яг ДНХ-д нь суулгах шаардлагатай байна гэж харж байгаа. Энэ зөвхөн төр сөөхтөөгөө маш ойрхон уралдаан холбоотой ажиллаж гарч ирдэг юм байна. За энэ ажлуудыг бүгднийг хаагаад явуулахлаар олон жил ингээд амд амжсан, өргөжсөн санал гомдлууд нь хурдан хаагдаж оршин суугчдад илүү сэтгэл хангалуун амьдрэх юм байна. За 3-р болохоор урт хугацааны үнцэн болон ялгарл. Манайх одод компани бол барилга бариад гардаг бишээ. Бид бол барилга барьсны дараа төслүүдэд дараагийн хариуцж байгаа хүмүүст нь хамтарч ажиллаж урт хугацааны үнцнийг хамтдаа бүтээдэг юм шүү гэдэг ялгарлыг одоо зах зээл дээр гаргаж ирж чадж байна. За тэгээ энэхүү боломжийг ашиглаад бас микрофон олдсон дэр гэдэг шиг одоо бидний ажиллаж байгаа ирээдүйн хоёр төслөө танилцуулсан. За нэгдүгээрт бол одоо Монтевидео төсөл яг Америк сургуулийн баруун талд нь барилгын ажил нь явагдаж байгаа. Та бүхэн Америк сургуулийн хажуугаар явах юм бол энэ төслөөр ороод танилцаад үзээрэй. Хоёрдугаар төсөл маань зургийн ажил дээр явж байгаа. Mixed Use Development LEXIZ гэсэн нэртэй байгаа. LEXIZ маань орон сууц, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, үйлчлэгээний төвтэй байх юм. Тэгээд бид нар одоо энэ төслүүддээ өөрсдийнхөө сурсан сургамж, давуу тал, ялгарлаа харуулахаар хамцуу шаналгаа орсон байгаа. Үүнд бид Highland Park болон Xanadu Residence төслөөсөө сурсан 2 гол сургамж байгаа. Энэ сургамжаа цаашаахан бүх төслүүд дээр хэрэгжүүлээд явах гэж бодож байна. Эхнийх нь бол архитекторын алсын хараанд итгэх. Архитекторууд аягүй гой зураг гаргаад том төсөөл аягүй тооцоол хийсэн байдаг. Энийг бид Монголд болон болохгүй таарахгүй төсөв хэтэрлээ гэдэг ингээд шинжилгээ явуулдаг. Тэгэхээр энэ дээр архитектортой бүдэрээ итгэе. За хоёрт нь болохоор сөөх хөрөнгөний менежментийн доктортой удирдлагыг цаашид байнга дэмжиж явах юм байна. Түрүүний миний хэлсэлчсэн бид зөвхөн барилга барьдаг бишээ. Хугацаанд хамгаалагдсан амьдралын орчныг бүтээхээр зорж ажиллаж байна. За тэгээд төсгөлтөнд хэлэхэд барилга бол таны нэрээр, таны байгууллагын нэрээр бүтээгддэг бүтээл. Харин
цаашдын хамтын ажиллагаа нь тэр нэрийг хамгаалах хамгаалтын систем юм байна гэж ойлгосон. Та бүхэнд баярлалаа. UB Автоком төслийн танилцуулга ихтгэлийг хүргэх CMTS компани гүйцэтгэх захирал Төвшин Түр таныг тайлбар авч байна. Та бүхэнд энэ оройн хамаг онлайн айлтгын хэлэлцэж байна. За Төвшин Түр гэдэг. За UB группийн одоо нэгжил болох UB Автоком төслийн хариуцсан ажилтнууд. Та бүхэн өнөөдөр UB Автоком төслийн дараагийн үйлчлэл дараагийн үйлчлэх төсөл болох Family Lifestyle Complex төслийн талаар та бүхэн танилцуулъя. За энэ танилцуулга дээр гол одоо санаа маань болохоор миний хүчээс санаа UB группийн хувьд өөрөө developer компани. За одоо хөгжлийн салбарт түүжиж явж байгаа компани. За тэгэхээр бидний хувьд төслийг хөгжүүлэхдээ илүү судалгаатай, за үр ашигтай, за мэдээж дээрээс нь одоо хүмүүсийн хэрэгцээг харсан тийм төсөл хийхээр зорион ажилладаг. За энэ төслийн хувьд болохоор илүү судалгаа талаасаа одоо өмнө төсөл маань ягаад одоо онцлогтой, ямар онцлогтой вэ гэдэг талаас нь таагүй хэлцээ. Дараагийн төслөө бид юу гэж харж байна вэ гэхээр машины худалдаа засвар үйлчилгээ, за entertainment үйлчилгээг нэг дор зогсоолсон гэр бүлийн гишүүнгүй үйлчлүүлэх боломжтой lifestyle entertainment complex байхаар төлөвлөн ажиллаж байна. За барилгын зорилт нь бол ерөнхийдөө автошин шоурум, за зэрэг үйлчлэгээний төвд, оос үйлчлэгээ амрал, entertainment усуд, спорт үзэр үйлчлэгээний төвд, за мөн зочид буудлын хэсэгтэй байхаар төлөвлөж байгаа. За төслийн байршил бол та бүхэн мэдхөх, за нийслэлийн захиргааны яг баруун талд яаран байршиж байгаа ийм төсөл байгаа. Өдөр худалдаа үйлчлэгээний төвд үйлчлүүлдэг. Мэдээж өдөр тутамдаа завгүй ажлын цагаар завгүй. Тэгэхээр гол худалдаа авалт хийдэг үе маань ажлын өдөр орой. За амралтын өдөр бол худалдаа авалт хийдэг. За нийт хүмүүсийн 33% худалдаа үйлчлэгийн төвд алхаж очдог бол 53% автомашинтай худалдаа үйлчлэгийн төвд зорж очдог. Тэгэхээр манай үйлчлэгийн төв маань өөрөө одоо байршил болон автосамын одоо онцлог давуу талаа ашиглан байршил одоо худалдаа үйлчлэгийн төв байршил тохиромжтой үс гэж харж байгаа. Гэр бүлэрээ бүтэн өдрийг тийм өнгөрөөгд гардаг тийм төв байхыг бид зориод ажиллаж байгаа. За үүдгөө за шоурум тэ за үйлчлэгийн хэсэг босайхан спа гэдэг wellness төв мөн байшаа байгаа. За үйлчлэгийн одоо гол мэдрэмж гол авч үзэж байгаа төвийн хэсэг маань болохоор хүүхдийн тоглоомын төв, entertainment төв гэж. За энэ одоо бидний төлөвлөж байгаа төв маань бүх насны хүмүүс үйлчлэх боломжтой entertainment төв гэж бид харж байгаа. За бүх насны зөвлөн тоглоом, за боулинг тэ, за e-sport төв, за мөн бид Монголда хамгийн анх хийхдээ төлөвлөж байгаа үйлчлэгийн маань бол indoor go-kart буюу одоо барилга доторх go-kart машины одоо үйлчлэгийг төлөвлөж байна. За тэгээд энэ бүгдийг зогслоогоор бидний Family Lifestyle Complex маань эдгээр одоо функцүүдийг агуулсан гэх юм уу. Тэгээд үйлчлэгээнүүдийг агуулсан гэр бүлийн гишүүн бүрт зориулсан энэ зохицуулалтын төв байна гэж зорион ажиллаж байна. За та бүхэнд баярлалаа. UB Автоком төслийн танилцуулга бүтээн байгуулалт бол тооцоолол сурвалжгаа стратегийн нэгдэл гэдгийг тодорхой харууллаа. Удирдах хэмжиж чадвал удирдах чаддаг. Тэгээд бэрхшээлийг боломжууд болгон ашиглан гэр бүлийн бүх гишүүдэд хүртээмжтэй гайхалтай төслөөр танилцуулсанд бид бүхэн талархаж байна. Салбарын хөгжил ганц төслөөр хэмжигдэхгүй. Түр хувийн хвшлийн оновчтой алсын хараа бүхий түншлэл чухал байдаг. Ийхүү хот байгуулалт барилга оролцуулалтын яамны барилгын материалын үйлдвэрлэлийн хилцээний дарга бат зэрэг таныг дараагийн илтгэлийг хүргэнэ хэмээн тайзнаа хүндэтгэж урьж байна. За та бүхэнд энэ өрөө минь төргий. За миний илтгэл бол барилгын материалын үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, за мөн цаашдын чиг хандлагын асуудлаар товчхон бас мэдээлэл өгье гэж бэлдсэн байгаа. За өнөөдрийн одоо илтгэл дээр бол та бүхэнд бол салбарын гол суурь судалгаануудыг бас товчхон бас мэдээлэл хүргэх байдлаар бол бэлдсэн байгаа. За Монгол улсын одоо барилга бүтээн байгуулалтын салбар бол өнөөдрийн байдлаар 2012 оноос хойш тасралтгүй өсөж байна. За 25 оны бол 3 дахь үйлрлийн байдлаар статистик гарсан учраас энэ бол одоо оны 1-р сар 2-р сарын
ихээр хэд бол энэ судалгаа маань гарч дуусдаг. За энэ судалгаа гарахад бол Монгол Улсын барилгын салбарын барилга угсралт их засварын ажлын дүн бол 10 орчим их найз төгрөг хүрэх юм хүлээлт байж байна. За 2024 оны үзүүлэлт бол 9 орчим тэрбум их найз төгрөгийн бүтээн байгуулалт барилга угсралт их засварын ажлын дүн бол гарсан байгаа. За үүнээс бол мэдээж Орос улсны барилгын эзлэх хувь ямар хэмжээнд байгааг бол та бүхэн энэ статистикаас харж байна. За дараагийн слайдаар бол та бүхэнд бас 2021 оноос яг Орос улсны айлуудын барилга угсралтын ажил хэр хэмжээнд өссөн байна, нэмэгдсэн байна гэдэг бол энэ статистикийг харах боломжтой. 21 онд бол 17,478 айлын Орос улс орж исэн бол 25 онд 25,800 айлын Орос улсад ашиглалтанд орсон байна. За үүнийг дагаад бол мэдээж барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн өсөлт бол дагаж өссөн ийм үзүүлэлтүүд харагдаж байна. За мөн эдгээрүүдийг бол судалгаануудыг бол за дүүргүүдээр нь аваад үзэхэд бол хамгийн их бүтээн байгуулалт бол хан уул дүүрэгт бол хийгдсэн байгаа харагдаж байна. За дараагийнх нь Баянзүрэг Сүхбаатар гэсэн ийм дүүргээс бол бүтээн байгуулалт бол хийгдэж байна. За сая өмнөх хэлтгэгчийн илтгэл дээрээс харж тий. За яамгийн хэмжээнд бол ямар их бүтээн байгуулалт 15 орчим мянган айлын Орос улс ирэх жилүүдэд ашиглалтанд орохоор ингээд бүтээн байгуулалтын ажлууд нь хийгдэж явж байгаа. За Монгол улс бол мэдээж Орос судалжуулах бодлого бол манай яамны гол зорилго явагдаж байгаа. За гэхдээ Орос судалжуулалтыг бол дэмжиж байгаа ч гэсэн давхар бол барилгын чанарын асуудлыг бол бид ярих ёстой гэдэг ийм байр суурьтай ажиллаж байна. За ингээд мөн бас орон нутгуудаар гаргаад үзэхэд бол хамгийн өндөр нийлүүлэлттэй аймаг бол Орхон аймаг, Дархан уулын аймаг, Дорн говь, Өмнө говь гэхэд аймагуд бол хамгийн их Орос судалжуулалтууд төлхөө хийгдэж байгаа ийм аймагуд болж байна. За дараагийнхаар нь бол бид нар бол ипотекийн асуудал бол маш энэ барилга Орос судалжуулалтаа бол хамгийн их үйлдэж байгаа ажил байгаа. За Монгол улсын хэмжээнд бол нийт 997 мянган нийт өрх байна гэж байна. За эндээс бол Орос судалтай бол өрх нь бол 295 мянган хувийн бол айл нь бол улсын хэмжээнд Орос судалтай байна. За бусад 701 орчим мянган өрхийг бол бид нар Орос судалжуулах бодлого бол ийшээ чиглэж ажиллаж байна. За аль болохоор Орос судалжуулах гэхээс илүү бас нийгмийн дэд бүтцийг шийдгэх, за мөн Орос судалтанд байгаа юм шиг тухтай байх энэ дэд бүтцийг бол бид нар нэмэгдүүлэх шиг төлөвлөгөө анхааран ажиллаж байгаа. За ингээд түрүүний өмнөх слайд дээр дурдсан 5 жилийн хугацаанд бол дунджаа бид нар 21 мянган айлын Орос судалыг бол жилд ашиглалтанд оруулсан ийм статистикууд харагдаж байна. За бидний бол хамгийн бас гол барьж явах ёстой зүйлүүд бол мэдээж энэ дотоодын нийт бүтээгдэхүүний асуудал байгаа. За Монгол улс бол сүүлийн 10-аад орчим жил бол энэ 6 орчим хувийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6 орчим хувийг эзэлж байна. За энэ бол мэдээж тухайн барилга угсралт их засварын ажлуудын дүн өсөж байгаа ч гэсэн барилгын салбар бол 6 орчим хувийг эзэлж байгаа юм тогтвортой салбар юм гэдэг бол харуулж байна. За барилгын салбарт бол сүүлийн жилүүдэд ялангуяа гадны хөрөнгө оруулалтууд бол 40 орчим хувийн барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлд бол хөрөнгө оруулалтуудыг төлхөө нэмэгдүүлсэн байна. За Монгол улс дотооддоо 67 орчим хувийн барилгын материалаа үйлдвэрлэж байна. За эдгээр 67% нь бол та бүхэн мэдж байгаа нийт төсөв төртгийнхөө 67 орчим хувийг эзлэх хэмжээний барилгын материалыг бол үйлдвэрлэж байна гэсэн. За эндээс мэдээж цемент, за арматур бол 15 орчим хэмэд үйлдвэрлэлүүдийг бид нэр явуулж байна. За барилгын салбарт бас мөн энэ барилгын импортын асуудал бол бас нэлийн чухал асуудал байдаг. За нэг үндсэндээ бол 1.2 сая долларын барилгын материал бол тогтмол бол импортоор орж иж байгаа юм үзүүлэлт байгаа. За барилгын салбараас мөн тэр дундаа бол жижиг дунд томоохон үйлдвэрлэлүүд бол ингэж бий болж үйл ажиллагаа явуулдаг юм онцлогтой. За барилгын материалын үйлдвэрүүдийн 40 орчим хувь нь бол жижиг үйлдвэрлэлтэй бол хамаарж байгаа. За 55 орчим хувь нь дунд орчим төрлийн үйлдвэр. За томоохон үйлдвэрүүд бол 5 орчим хувийг эзэлж байна. За жишээ нь Мак, Монцемент гэмэд томоохон үйлдвэрүүд маань бол энэ 5 орчим хувийг бол бүрдүүлж байна гэж харж байна. За Монгол улсын хэмжээнд бол бид нэр дотооддоо хичнээн хувийнхаа гол нэр төрлийн материалуудыг үйлдвэрлэж байгаа гэдэг судлаа гаргасан. За жишээлбэл цементээ бид нэр дотооддоо 100% үйлдвэрлэх бүрэн хүчин чадалтай 7 үйлдвэр Монгол улсад ажиллаж байна. За Монгол улсын жишээлбэл цементийн зах зээлийн хэрэглээ 2.6 сая тонн.
За эдгээр үйлдвэрүүд маань бол 4.5 сая тонн үйлдвэр хүчин чадалтай 7 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. За Монгол улсын дараагийн амбиц бол дотоодын цементээ бол доктортой нийлүүлсний дараагаар экспортод гарах юм боломжтой улс байгаа. 2008 онд бол манай хөдөлгөөний цемент жохоо үйлдвэр анх удаа бас цементийг экспорт гаргаж исэн түүхтэй. Тэгэхээр бид нар бол энэ экспортыг бол дэмжсэн энэ барилгын үйлдвэрлэлийг дэмжих юм бодлого бол хэрэгжүүл явж байна. Барилгын материалын чанар бол нэгдүгээр байх ёстой. За 2020 онд одоо миний бие ахлаад арматурын үйлдвэрүүдээр шалгалт явуулсан. Гэтэл 1 тонноос 200 кг дутсан арматур дээрс. Үндсэндээ 12-наас 2 ширхэг байхгүйсэн. Гэтэл тэр одоо шинэ гадны хөрөнгө оруулалттай компани байсан л та. Тэр компани зах зээлийн 10% нийлүүлсэн байсан. Үндсэндээ тэр арматураар яг хөглөө 16 давхар үйлчлэгээтэй 20 ширхэг барилга баригдсан байх ийм тооцоол гарсан. Ингээд үзэхээр бид нар яг хөглөө энэ барилгын материалын чанартай анхаарал орж маш их одоо чанаргүй материалууд одоо хараа хэлтгөө орж ирж байна. Орж ирснийхэн дараа нэргэх биш орж ирэхээс өмнө одоо шалгадаг байгээд замын үд автан булыг бомс дээр барилгын материалын лабораториудыг бий болгосон. 4 жилийн хугацаанд бид нэр одоо 2 жилдэн барилга, 2 жилдэн тоног хөрөмжөө нийлүүлж 2025 онд дууссан. Одоо 26 оны одоо 2 дугаар үйлдвэртэй багтаа энэ лабораториудаар бид ажиллаулна. Тухайн бүтээгдэхүүнийг орж ирэхээс өмнө шалгаад чанаргүй буцаадаг ийм тогтолцоо шийдвэрлэнэ. Энэ бол одоо барилгын чанар ялангуяа одоо Монгол улсын одоо үндсэн хуулиар олгогдсон иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх бол хангагдана гэж үзэж байгаа маа. За ийм зорилтуудыг бид нар тавиад ажиллаж байна. Бол яам бол юу гэстэй гэхэлээ эрх зүйн орчноор бүрдүүлэх гэж. Уусаа гол нуруу бол хувийн хвшилтэр байна. Тийм учраас бид нар эрх зүйн орчнуудаа одоо шинжлэх чиглэлд бол нэлээд анхаарал ажиллаж байна. Ялангуяа одоо төрд байгаа эрхүүдийг бид нар төрийн бус байгууллагууд руу, аж ахуйн нэгж байгууллагууд руу, за жишээлбэл зарим үйлчлэгийг зөвлөх хүчлэгээр шилжүүлэх ийм зорилтуудыг энэ хуулиуд дээр тусгасан. За ялангуяа энэ дундаас барилгын тухай хуулийг бол миний бие бас нэлээд олон жил багсан учраас энэтэй холбоотой маш олон зохицуултууд хийж байгаа. За орон сууцтай холбоотой захиалгын асуудлыг хөдөл барилгын хуулийн дээр бас шингээж байгаа ийм зохицуултуудаас нэлээд тусгагдсан явж байгаа. За мөн одоо Монгол улсын хэмжээнд бол барилга байгууламжтай холбоотой 1046 норматив стандартууд байна. Эдгээрүүдийг бид нар үе шаттай шинжлэх ажлуудыг зохион байгуулж байна. Энэ донд хэрэгэлдэгчгүй норм дүрмүүд байна. Тэгэхээр яг үгээр барилга барих нэг асуудал, барилгын чанарыг мөрдүүлэх дахиад нэг асуудал. Тэгэхээр хэд олон ийм хэрэггүй норм дүрмүүдийг бид нар багасгах чиглэлд бол ажлын байгуулсан ажиллаж байгаа маа. Энэ бол мэдээж аж ахуйн нэгжүүдийнхаа нуруундаас бас нэг ачаа гэсэн хөнгөлөх ийм зохицуултууд явж байгаа гэж хэлмээр байна. Сайдын тушаал гэж байхаа болсон, гэрээ гэж байгуулахаа болсон, бүх юм QR кодтой ийм системийг бүрдүүлж гисэн. Энэ бол бас аж ахуйн нэгж байгууллагуудаас одоо үйл ажиллагааг дэмжиж байгаа бас нэг хэлбэр болж байгаа гэж бодож байна. За ингээд цаашдаа бид нар мэдээж аюулгүй барилга, норм стандарт, материалын чанар, хууль тогтоомж хамтын оролцоогоо илүү сайжруулах юм бол барилгын салбарыг бол улам илүү хөгжих ийм боломжтой салбараа. Тэгэхээр та бүхнийхээ бас өнөөдрийн бас энэ шилдэгээр шалгарч байгаа аж ахуйн нэгж байгууллагуудаа шилдэгээр шалгараад өнөөдөр бас энэ төлөвлөсөн ирсэн та бүхэндээ замун одоо бусад төрийн байгууллагын хүндэт зочдтой бас энэ орой мэндийг өргөн дэвшүүлье. Ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Хамт байгуулалт барилга, орон сууцчлалтын яамны барилгын материалын үйлдвэрлэлийн хилцээний дараа бат зэрэг танд талархлаа. Энэ хүрээд тусгай үг хэлнүү хэмээн хувийн хвшлийн уялдааны талаар үзэл бодлоо хуваалцаж мөн илтгэлийн хэсгийг хааж үг хэлнүү хэмээн төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл таныг тайзнаа хүндэтгүү урьж байна. Бас энэ жил манай барилгын салбарын хувьд бол бас түүхэн одоо тэмдэглэлт буюу 100 жилийнхээ баг одоо тэмдэглэж байгаа юм сайхан он жил. За сая одоо манай энэ өрөөнд одоо илтгэл тавьсан хүмүүсүүд бол бас өнөөдөр манай Монгол улсын барилгын салбарын чиг хандлага юм байна. За өнөөгийн өсөл үйлдэл талаар бол бас дэлгэрэнгүй сайхан илтгэл тавьсан учраас бол би үгээр болох тавчлаа гэж бодож байна. За яг та бүхэн мэдж байгаа Монгол улсад бол 1990-ад оноос анх өмч хөгжлөл гэдэг юм хэлсэн шүү дээ. Өмч хөгжлөл ихлээл их хөгжлөл, анх хөгжлөл гэсэн. Одоо 90-ад онд шинэ үндсэн хуулиар бол бид ямар хэрэгтэй болсон бэ гэхээр бол хувийн өмч гэдэг нь албан ёсоор одоо хүлээн зөвшөөрж
хувийн хэмжил тулгуурласан эдийн засгийн одоо үндсийг бий болгосон. Өөрөөр хэлбэл эдийн засгийн эрхчлэл гэдгийг ойлголтыг бол үндсэн хуулиар бол баталгаажуулсан байсан. За яг энэ цаг хугацаатаа одоо зарлаж 1996 онд одоо төрийн өмчийн хороо гэж байгуулагдчихсэн. За төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиас 96 онд баталгаажсэн юм төгтөө. Одоо манай энэ өнөөдрийн сайхан арга хэмжээг бас олон жил болгон зохион байгуулж байгаа манай Виктор Захирлын одоо би бас зориод онцож хэлмээр байна. Анх одоо яг төрийн өмчийн хороо гэж байгуулагдаж байхад бол манай төрийн өмчийн хорооны газрын дараагаар ажиллаж байсан гоо. Тэгээд Виктор дарагдаа бас баяр хүргэж байна. Одоо өмчийн салбар гэх юм бол 30 жилийнхаа байгтаас олгож байна. Тэгээд энэ жил бид бас одоо өмчийн салбар үүсчээ 30 жилийн аваад тэмдэглэн за манай барилгын салбарынхаа бол 100 жилийн аваад тэмдэглэн. За мэдээж энэ хугацаанд бол одоо тухайлбал манай барилгын салбар бол одоо бас өссөн, өг төрхөн сайжирсан, барилгын чанарт бас хэвшил харсан тийм ээ. За яг төр хувийн хэмжлэгийн түншлэлийн тухай хууль гэдэг бас одоо ахад нэг төрлөө болох ярьж байна тийм ээ. Тэгээ энэ бол яг концепцийн дунд болсон юм тийм ээ. Тэгээ энэ дээр бол сайжруулалт хэрэгтэй гэдэг бол харагдаж байна. Тэгэхээр бол төр бол одоо юу гэдгийг хувийн хэмжлэг хийж болж байгаа ажил руу төр орох шаардлагагүй гэдэг зарчмыг ер нь одоо засаг бол барьж ажиллах хэрэгтэй. Тэгээд чиглэлгөө бол одоо алхамаар явж байгаа. За Цэнгэл дарагт баярлалаа. Хатууч гэсэн бодит үнэн нөхцөл байдлыг тодотгож болохоор анхаарлаа хандуулах байр суурийг илэрхийлсэнд танд бид бүхэн талархаж байна. За ийхүү бид нэр бэлтгэлийн хэсэг маань өндөрлөж байна. Бэлтгэлийн хэсгээрээ дамжуулан бид бүхэн салбарынхаа бодлого, чиг хандлага, ирээдүйн хөгжлийг хамтдаа тодорхойлсон чухал мөчийг бас өнгөрүүллээ. Ийхүү аль биесээр дараагийнхаа арга хэмжээнд шилжихэд бид бүхэн бэлэн болоод байна. Хүндэт зочдоо эрхэм хүндэт ноёд хайртайнараа Монголын барилга үйл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй эрхэм удирдлагууд мэрэгчлэнүүд хөрөнгө оруулагчдаа та бүхэнд энэ үчийн мэндийг дахин дэвшүүлье. Өнөөдөр бид зөвхөн барилга байгууламжийг бус алсын хараа чанар стандарт хариуцлага тогтвортой хөгжлийг үнэлж байна. Ингээд энэхүү нэр хүндтэй шагналын арга хэмжээг аль биесээр нээж уг хэлнүү хэмээн MGL International компани захирал Mongolian Property Awards-ийн үүсгэн байгуулагч инх төр таныг тайзнаа хүндэтгэн урьж байна. Энэ хоёр дахь арга хэмжээ болохоор нээлттэй хоёр дахь арга хэмжээ гэдэг нэг юм үндсэндээ бол шагнал ардуулах ёслол. Тэгээд манай Mongolian Property Awards-ыг анхнаасаа манай компани бас хөрөнгө оруулж их усрын тавьсан идэж гисэн сүүлийн үед зөвхөн нэг компани нэг хэсэг хүмүүсийн биш аяанда юмнад нийтийн үйл хэрэг болох анхны алсын хараагаа өгөж очиж байгаа. Тэгээд энэ нислэгийн үйл ажиллагааг Улаанбаатар групп, Батбаатар захиралтай Улаанбаатар групп алтан ивэд идэвхжээр ажиллаж байгаад та бүхнээс баяр хүргье. Өнөөдрийн миний хувьд хэлэх зүйл олон ч гэсэн цаг хугацаа их багаараа. Тэгээд ёслолынхаа үйл ажиллагааг нэсний бэлтгэе. Шилдэг сэргээн зассан бүтээн байгуулалт Сэлэнг аймгийн Санд сумын барилгын цэргийн анги ахлагчийн сургууль. Өнөөдөр энэ сайн хүндтэй үйл хөрөнгийн салбарын шилдэгүүд толгойд энэ шагналыг авч яваад төлөв баяртай байна. Миний би Багийн генерал Батсайхан барилгын цэргийн хазан дагаад ажиллаж байгаа. Барилгын цэргийн жил 90 жилийн хооронд тэмдэглэн 1936 онд Дэм жаншны санаачлаар анх барилгын цэрэг үүссэн юм түүхэнд тэмдэглэгдэж 90 жил яваад тэмдэглэж байгаа. Ер нь бол 1921 онд
Сквотер Жанжи өөрөө барилгын цэргийг үүсэн байгуулсан юм билээ. Ингээ энэ бол 105 жил амжилт тохиогож иртэй. Өнөөдөр бас их сонин түүх болж байна. Яг Сэлэнг аймгийн Сан суманд бидний нөхөс сэргээн байгуулсан ангид бол Эрдэнэт аймагт одоо манай ажилдаг 110 дугаар аймгийн шилжин байрлаж тэнд бас ахлагч хөгжлийн төв ашиглалтанд орж байгаа. Яг өнөөдөр Батлуу сайд тэгэхээр Эйнштейн дараа дэшэл гам юмнаар тэнд одоо нээлттэй арга хэмжээнд нь оролцоод Бавуу шүүж генералын нэрмжт болгоод дарга ирэх нь бас тэнд 90 арга хэмжээнд яг өнөөдөр болж байгаа. Барилгын цэргийг мартаагүй өөрч бас бидний хийсэн миний хийсэн үлэн бор цэргийн дамын хийсэн ажлыг энд шалгуулж байгаа би ганцын нийт хөрвөлтөний хүмүүс тэнд талархал илэрхийлье. Би хөрвөөнийхөө хувьд бас хэлэхэд их онцлог болж байна. Өнөөдөр бидний ярьж байгаа бол төр хувийн хвшлийн түншлэлийн тухай асуудал яригдж байна. Миний би энэ одоо удирдах газрын дараагаар үндсэндээ 4.3 жил ажиллаад Гандирва гэдэг өнөөдрийн Улаанбаатарын стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга энэ залуудаа би ажиллаа шилжүүлэхээр шийдвэрлэж байгаа. Цэргийн уучраас тушаал гарч байгаа. Яг энэ ашин бас энд шагналын гардуулж өгөөд ажиллаа өгч байгаадаа баяртай байна. Барилгын дээр чинь удирдах газрын нийт бие бүртгэн энэ арга хэмжээнд жил бүхэн идэв санаагчдад олж байгаа. Нэгдүгээр дараагийн бэлтгэе. Тэгээ тав өдөр бүтээн байгуулалтын ажил өнөөдөр сонирхолтой баярлалаа. Шилдэг орон сууцны бүтээн байгуулалт Happy Residence. Хотхон маань бол Хамболтын 23 сар ороод сүндэрлэн болсон. 20 манаас 25 манд эхний 8 блок барилга байгууламжийг бүтээн байгуулсан. Нутгийн буян группийн хамт олон байна. Хотхон маань нийтдээ 946 их орон сууц. Оршин суугчдын амар амгалан байдал амьдралын чанарыг дэвшүүлсэн. За нийтдээ хүүхдэд ээлтэй амьдралын чанарыг дэвшүүлсэн хотхон байж байгаа. За хотхон доторх авто замын маань бол хүүхдийн ландшафт тал руугаа ортоггүй хамгийн тоглог орон сууцны хотхон байж байгаа. Та бүхэн тэргээр бас авч гараарай гэж хэлье. Тэгээд нутгийн буян бүртээ та бүхэн бас хамтран ажиллана гэж бодож байна. Баярлалаа та бүхэнд. Шилдэг эко барилга Vision Business Tower. За юм энэ цагаараа хагаад энэ боромж уусан таа бүдээс баярлалаа гэж хэлье. За Vision Tower гэдэг бас манай Улаанбаатар группийн девелоп хийж байгаа төслүүдийн нэг бас манай хамт олонны хайртай гоё төсөл байгаа. Юу вэ? Тэрний юу вэ гэхээр Vision буюу одоо яг Богдхааны музейн 120-д байрч байгаа. Тэгэхээр бас өндөр богдуудынхаа өндөр бэлмийг бэлэгдээд Vision гэдэг нэрийг бид өгсөн байгаа. Тэгээ энэ төсөл маань Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан байдаг ээж стандарт буюу ногоон барилгын стандартыг хангахаар бид бүхэн олон улсын компани болон Хятад, Солонгос, Монголын шилдэг компаниудаа хамтраад архитектур төлөвлөлт ажлын зургийг бид бүтээсэн байгаа. Одоо олон улсууд барилга зүгээр гоё харагдахаас илүү байгаль орчинд ээлтэй, байгалийн нөөцөд зохистой ашигласан эрчим хүчит хэмнэлттэй байх хэрэгтэй. Ээж стандартын хамгийн наан тавигддаг шаардлагууд тухайн барилгын параметраар үйлдвэрлэх яцтай болон бүтээл болсныхаа дараа бол эрчим хүчийг дор хаяж 20-с багахгүйгээр хэмсэн байх ийм үндсэн шаардлагуудыг манай Vision Business Tower маань тухайн шаардлагыг хангаж бид бүхэн ингээд төлөвлөсөн байгаа. Тэгээд дараагийн одоо даунтауныг одоо 19 одоо хуучин Улаанбаатар болон шинэ Улаанбаатар буюу Яанг хоттой холбож байгаа үндсэн Улаанбаатар хотын хамгийн өндөр трафиктай ийм уулзар учраас одоо газрын гадаад ирсэн зочин болон тухайн уулзраар заавалчгүй дайран өнгөрдөг учраас бас манай улсын Улаанбаатар хотын өв цагаа болох барилга болохоор бид төлөвлөлөөд ингээд явж байгаа. Баг хамт олондоо баяр хүргэе. Шилдэг орон нутгийн бүтээн байгуулалт Сэлэнг аймгийн дулааны цахилгаан станц. За энэ арга хэмжээ хэлцүүлсэн нэг хүмүүстэй бүгд хавар нутгийн хэмжээ сэлэгчүүдийнхээ нэрээс болон Сэлэнг аймгийн засаг даргын тамийн газар 110,000 гаруй хүнийхээ өмнөөс
та бүхэнд өргөн төвшүүлье. Өнөөдөр бас Сэлэнг аймаг маань өөрөө өргөн дургыг холсон атх зам болон төгөл замтай. Тэр дундаа Монголын одоо хамгийн чухал эдээс болсон энэ эрчим хүчний салбарт одоо 100% хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ компанийн хамт олон Сэлэнг аймгийн хөдөлгөөний зүрхнээс бас баяр талсан илэрхийлээд 100% одоо хөрөнгө оруулалтаа төвөөс нэг төр гараа өөрөөс онцлог байгаа гэдэг хэлье. Ингээд та бүхэнд маш их баярлалаа. За Сэлэнг аймгийн Сүхбаатарын дулааны захиргааны станц маань бол хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн төр хувийн хвшлийн түншлэгийн анхны бас жишг болох үе ийм төсөл байгаа. Энэ хэмжээнд 35.2 блокоор 71 бот дулааны захиргааны станц баригдана. За өргөдөл нь 140 мегаваттаар өргөдөхөөр бид төлөвлөж байгаа. За Сэлэнг аймгийн дулааны хэрэглээг мөн 100% хангана. Тэгэхээр одоо цаашид бид нар бол Сэлэнг хойд бүс нутгаас бол 71 ваттыг энэ 7 сараас бид нар нийлүүлэхээр ажиллаж байна. Ингээд эх үед бид нар ямар ч үсэн эрчим хүчний дутагдaltaгүй өвчин гэдэгт 100% итгэлтэй байна. Та бүхэн баярлалаа. Шилдэг хөдөө аж ахуйн фермийн бүтээн байгуулалт Төмөн шувууд 2 шувууны аж ахуйн төсөл. Үндсэндээ барилгажуулалтын талбайгаар бодох юм бол 70,000 м квадрат барилгажуулсан. 70,000 м квадратаар сая гаруй шувууны амьдрах орчинд бий болгосон юм байна. Яг ингэж тооцох юм бол ерөнхийдөө бараг хот шахуу юм хийж болж байгаа байхгүй. Одоо жишээлбэл төрөх хэмжээ хийж нэг инкубатор хийж яаж цэцэрлэгийн барилгуудыг дэгдэх хөржүүлэх цаанууд гэхэд бид нар зургаа цаашаа өндөрлөгчийн цаад амьдрах орчныг бэлдүүлсэн гэх юм бол баг бид нар 20 барилга байсан байна. Захиргаа гэх юм бол тэгээд офисын барилгууд ингэж явж болно л доо. Энэ юм маягаар яг зөв бид нар ийшээ бид нар бас энэ салбар руу урьж оруулж ирсэн салбарынхандаа баярлалаа гэж нүрд хэлсэн юм аа. За баярлалаа. Шилдэг мега бүтээн байгуулалт Бөөрөлжүүд цахилгаан станц. Үүнтэй шийдэл авсан нэг зэрэгнүүдэд энэ сайхан мэндийг хүргье. За тэгээд манай компани бүтээн байгуулсан одоо бүтээн байгуулалтын мөнгөнд энэ хүмүүстээ шийдэл шийдсэн хамт олонныхоо нэрээс манай хөрөнгө оруулагч болон одоо нийт одоо энэ төсөлд оролцсон хүмүүсээс ажилласан талаархснаа илэрхийлье. Манай компани 2011 онд одоо энэ Бөөрөлжүүдийн цахилгаан станц уурхайн зохицол төслийг хэрэгжүүлэхээр одоо 10 гаруй жил одоо тууштай ажиллаж ирсэн. Тэгээд энэ хугацаанд мэдээж олон сорил бэрхшээл болж байсан. Тэгээд олон хүний хүч хөдөлмөрийн бол энэ сайхан бүтээн байгуулалт бий болсон байгаа. Нийтдээ бол 170 мегаваттын хүчин чадалтай 4 болоод нийтдээ 600 мегаваттын хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн. За төслийн хүрээнд бол бас томоохон уурхайн үйл ажиллагаа бол бас эхлээд үйл ажиллагаа болж эвдрээд явж байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Түүнээс гадна бид нар төслийн хүрээнд одоо цахилгаан станцад эрчим хүчний системтэй холбож байгаа. Одоо нийтдээ 140-50 км 220 киловаттын одоо сэлхээ өхөн арын шугам бол барьж байгуулж байгаа. Энэ техник хэсгээр ашиглалтанд орсон. Энэ бол одоо бас Монгол улсын одоо өндөр хүчтэй цахилгаан барилгын арын шугамыг бол тэгээ 10 орчим хувиар бол бас энэ уртын бол сонгож байгаа ийм хэмжээний бас бүтээн байгуулалт манай төслийн нэг хэсэг болдог. За тэгээд эхний үе шат буюу эхний одоо 2 блокыг одоо ингээд бүрэн ашиглалтанд орсон. Эхний блокийн хүрээнд бол нийтдээ 60 гаруй одоо барилга байгууламжаас бүрдсэн ийм зохицлбор одоо байгууламж байгаа. Тэгээд бүрэн автомат тэгээд байгаль орчинд ээлтэй хамгийн орчин үеийг одоо бид нар техник технологиг бол сонгосон байгаа. Монгол улсын төсөөдийн 40 гаруй жил бол огт баригдаагүй одоо шинэ технологи бүтээн байгуулалт болж чадсан гэдгийг бас онцолж хэлхийг хүсэж байна. За мөн одоо бид нар бол 2 дахь шатны буюу одоо 3-4 блокийнхоо барилга өсөлтөд ажиллагааг өрсөн нам эхлүүлсэн. Тэгээд
төлөвшсөн 2027 2028 онд бол дараагийн боловсрол болох ашиглалтанд орно. 28 онд бид нар 600 мянган төгрөгийн чадaltaй тусламж бүрэн хэрэгцсэн юм байна гэж бодож хичээж ажиллаж байна. За тэгээд та бүхэн бүгд баярлалаа. Шилдэг тэгш хүртээмжтэй дизайн бүтээн байгуулалт International Trade Center. Шилдэг тэгш хүртээмжтэй барилгаа шалгарсан маш баяртай байна. Манай ITC барилга маань Улаанбаатар бүрийн 10 дахь төсөл байгаа. За төсөл маань яг энэ Шангри-Лагийн артал Эрүүлэндийн яамны замын эсрэг тал байрлалтай өнгөрсөн жилийн 6 сард бид нар улсын комиссд амжилттай хүлээлгэж өгсөн. За энэхүү номинацид одоо шалгарч байгаа бас гол шалтгаан гэвэл бид нар 30,000 гаруй метр квадрат 3 блокоос бүрдсэн барилга байгаа. Барилга Эрүүлэндийн яамнаас хоригын ордон хүртэл нийтдээ 105 метр урттай урт гудмыг бий болгосон байна. Өөрөөр хэлбэл Эрүүлэндийн яамнаас орсон хүн маань хоригын ордны ардаас гарч ирэх боломжтойгоор ер нь бол төлөвлөж өгсөн. За тэгээ барилга зөвхөн одоо нөгөө офисаас гадна үйлчилгээний төвтэй, ивент заалтай, офистэй, одоо хурлын өрөөнүүдтэй гэх мэтлэн бүхий л офист хэрэгцээ шаардлагыг хангахуйц төлөвлөлтийг хийж амжилттай хүлээлгэж өгснээр онцлогтой байгаа. Өндрөөр үнэлэгдсэн офис архитектур дизайн төсөл Skyland. Тэр Skyland төсөл бидэд хотын төвд бол энэ барилга баримт газар орны үйл бол маш хэцүү. Сүүлийн бид нар 10 жилийн одоо газрыг цуглуулж одоо яг спортын дугаар нийцэн нийтдээ нэг 5,000 метр квадратын газрыг цуглуулсан. Энэ дээр бид нар 25 давхар одоо офис үйлчилгээний барилгыг одоо төлөвлөсөн. Ингэхдээ бид ерөнхийдөө 3 удаа загвар зураг өөрчлөлт маш их одоо сүүлийн 10 жилийн хугацаанд одоо хөгжүүлэлт хийсэн байгаа. За энэ дээр бол өнөөдрийн одоо хамгийн сүүлийн төлөвлөлтөөр бид нар хамгийн шилдэг бүхнийг одоо шингээсэн хамгийн одоо супер офис үйлчлэгийг л одоо хийх бүртгэл болгохыг зорж байгаа. За манай одоо энэ бүгдийн одоо 3 дахь өндөр төвшөлттэй онцгой төвшөлттэй одоо 25 давхрын 3 дахь төслийн Skyline төсөл байгаа. Маш одоо шилдэг одоо орчин үеийн бүх юмыг ээж стандартыг хангасан тэгш хүртээмжтэй бүхнийг хангасан юм шилдэг төсөл болно. Яг спортын болны зөвлөлт байгаа манай төсөл. Шилдэг зочид буудлын бүтээн байгуулалт Хувилай зочид буудал. Барилгын бүтээн байгуулсан. За үйлчлэгээ юу юм ашиглалтын хэрэгцэж байгаа. Улаан жижиг бодлоо. За Монгол улсад Улаан хааны мэдээлсний 860 жилийн 25 тохиолсон. За хоёр банкартай маш сайхан бүтээн байгуулалт болсон. Энэ бол ногоон барилгатай боловч хүний амьдрал орчин. Тэгээд Монгол улсад маань гадаадын зочид төлөөлөгч ирэхэд Монголын маань үр царай болсон. Аялал жуулчлалынхаа бүтээн байгуулагч нарыг аялал жуулчлалынхаа бизнесийг бас дэмжсэн бүтээн байгуулалт болсон байгаа. За яг энэ зочид буудлын маань бүтээн байгуулалтын зэг за ямар байх талаар бол манай ерөнхий захирал Батаршир захирлын маань бүх санаа оноо бүрэн хэрэгжсэн гэж хэлж болно. За тэрийг бид нар бол үнэхээр амжилтсан гэж хэлж чадж байна. Тэгэхээр та бүхний манай дахин манай улаанч бодлоо мөрхөн саахыг хүрье. За тэгээд Монгол орныхоо бүхэл төв соёлын дурсгал газрыг болоод үүний шатны уламжлалт хэдийн одоо өндрөөр үнэлэгдэх соёлын бүхэл тусгасан байгаа гэж хэлээд хадгалаа. Хаттай бас баярлалаа. Шилдэг хотхон бүтээн байгуулалт Xanadu Residence. Xanadu Residence шилдэг хотхон бүтээн байгуулалт. Энийг манай ажилчид, хамтрагчид, оршин суугчид, манай сөөхийн ажилчид бүгдөө өнөөдөр мэдээгээ болгоод амар баярлаж бараг галзуурах. Амар баярлж байна. Xanadu гэдэг нэрийг яагаад өгсөн бэ гэдэг нь бас муу айдал Монголынхон төвхтэй уйсан Шанд хот. За Шанд хотын Хувилан хаан маань Хувилан хааны зуны өргөө байсан. ЮНЕСКО-д бүртгэлтэй
Тэгээд энэ хотыгоо бүгдээрээ Улаанбаатар дээр авчираа, Улаанбаатар дээр авчираа гэдэг зорилгоор Xanadu Residence гэдэг нэрийг өгсөн. Шамд хот маань одоо Марко Пологийн орчны сонин хачин гэдэг номон дээр бичигдсэнээр Шамд хот ямар гайхалтай бүтээл байсан бэ? Дэлхий дээр би юм харж байгаагүй. Хан цаас бүх юм алтаар гойсон. Бүх юм ногоо. Үнэхээр тансгийн тансаг өргөө гэж ийм юм байд юм байна гэд номон дээр бүр ингэ бичигдсэн байдаг байхгүй юу. Тэгэхээр Шамд хотыг нөгөө Марко Поло ангилчлаад Xanadu гэж болгоцсон. Монгол гэдэг бахархлаа хотхондоо баг шигдэх гэж оруулах гэж маш их хичээсэн. Тэгээ удамныхаа нэрүүдийн хүртэл Монголтой ямар нэгэн байдлаар холбогдолтой, түүхэн холбогдолтой нэрүүдээр орсон. Хам балуу, Марко Поло, Сархугтан гэдэг. Тэгэхээр манай хотын дотор алхаж байгаа хүүхдүүд одоохондоо түүхээ мэдэхгүй байж болно. Гэхдээ толгоонд нэг юм Сархугтан гэж хэн билээ гэж өөрөө тэр судлах, танин мэдэх соёлыг боловсролыг бий болгоод тэгээ монголоор бахархаасаа Монголынхаа түүхийг өнөө цагтаа хэрэгжүүлээд улам сайжруулад улам гоё олон улсад гаргахыг гэсэн хүсэл мөрөөдөлтэй бид хотхондоо Xanadu Residence гэж өгсөн юм аа. Цаг хугацааг хамтдаа өнгөрөөж байгаа баярлалаа. Шилдэг үйлдвэрийн бүтээн байгуулалт Mimo Agro-Park. За энэ төрөнд Монгол улсад маш их бүтээн байгуулалт хийж байгаа барилгын салбарын лидерүүд төрийн хуралцсан техник гарч хуралцсан хийсэн дээр таартай. За хоёрд бас энэ олон их хөтөнд бол бас нэг юм шагнал байр зогсож байгаа түүх таатай байна. За манай компанид бол Mimo Agro-Park гэдэг бас Монгол улсад хамгийн анхны мал амтны зориулсан эцсийн бүрэлдэхүүн хичээлийн үйлдвэр Сэлэнг аймгийн баруун бүрэн сумд байгальтаа сая 2025 оны 9 сард нээлттэй хийсэн 11 цагаас үйл ажиллагаа тогтмол болж байгаа. Манай Agro-Park гэдэг төсөл маань өөрөө Монгол улсын соёл гэж өгдөж байгаа үг зээлийн хэсэг гэж хөдөө аж ахуйн салбар. Хөдөө аж ахуйн салбарт Монгол улсын хөлбөрийн зах зээлийн баг 3.4-35% оролцоотой юм билээ. Гэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүн үзүүлж байгаа нөлөө нь ердөө 8-аас 10% байгаа. Тэр маш их хэмжээний хөдөлгөөн ордог мөртлөө бүртээж багтаа байгаа нэг асуудал байна. Тэр бидний Mimo Agro-Park гэдэг төслөөр юу гэж байгаа би Монгол улсдаа Монгол асуудлуудыг шийдэх болох шийдлүүдийг боловсруулад энийг хэрэгжүүлээд тэнд олон нийт бүтээгдэхүүн танилцуулах том төсөл байгаа. За энийг бол бидний 300-аас 400 хүний өвлөн авалт хийх заалтай. Өөрөөр хэлбэл хичээлийн үйлдвэрүүд байгаа. Coffee shop, restaurant хэмжлэн roadside restaurant хичээлж байгаа. Property гэх талдыг гэсэн одоо хэвчлэн яриад бүх хил том бүтээн байгуулалтууд хэвчлэн Улаанбаатар хотод төлөвлөдөг байсан. За бид хөдөө орон нутгийг хөгжүүлж ээж хөдөө орон нутагт одоо бодлоос шийдвэрлэх шиг гоё бүтээгдэхүүн бүх хотуудад байгуулах болцоотой. За тэгэхээр бол мэдээж хөдөө орон нутагт ямар нэгэн төрлийн бизнесүүд сайн орчих хэвээр. Тэгээд Монголын орны 3.1 хөдөө орон нутгад маш бол алсагдсан сумуудыг тарчсан байгаа гэдэг. Орлого маш бага байдаг. Эднийг орлогыг нэмэгдүүлж болох одоо Монгол улстай байдаг өөрсдийн баялаг бүтээгдэхүүнүүдийг одоо нэмж орлогыг нэмэгдүүлж өндөрлөх саныг сайжруулах хөдөө орон нутгийг хөгжүүлэх малсын харагдаа том төсөл байгаа юм аа. За энэ төслөөр бидний дахиад хичээл үйлдвэр заалаасаа гадна дахиад хөлбөмбөгийн аж ахуй яг roadside restaurant хөдөө аж ахуйн төслүүд дэлгүүр бэлчээгийн болон фермийн махны сүний фермүүд байгуулах болно. За энэ дээр одоо дахиад Монголын хөгжсөний сурвалж байгаа Монголын байгалийн одоо чөлөөний хэрэгцээний үйлдвэрүүд шиг нэмэгдэж шингээж байгаа гэсэн хэлж байгаа. За тэгээд манай төсөл бол 2025 онд бол эдийн засгийн өсөлтөнд дийлэнхтэй хөдөө аж ахуйн салбар хамгийн өндөр оруулсан гэдэг. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбар маань өөр бас маш ирээдүйтэй салбар, дуртай салбар. Энэ дээр хөдөө аж ахуйн салбарын талаар сонирхох эсвэл хамтарч ажиллах сонирхол байвал манай төсөлтөөр оролцож болно. Бас энэ төслийг Agro-Park төслийг ч гэсэн одоо бусад аймагуудад хэрэгжүүлж хийх болцоотой байгаа шүү. За баярлалаа. Шилдэг дотоод засал чимэглэл, хөвлөө зочид буудал. Хөвлөө зочид буудлын гадаад концепцийн хувьд бол асар олон юм шиг хийсэн харагдсан. ертөнцийн зүгийнхаа 100% талаас бол гэж Ленин гэж ярьдаг. Унаад ороод ирсэн юм шиг хан хэлсэн. Тэр нь Бадамжин гол зэсэг хэлж байгаа гэсэн.
Дээрээс нь Түмэн амглоор гэдэг энэ хөлийн хааны ордон байсан. Тэрний 7 давхар гэдэг энэ одоо 7 давхар сүмэг барин гэдэг шиг тэр концепцийн 7 давхрыг авсан гэж байна. Бидэд бас нөгөө ерөнхийлөгчийн өрөөнд өгсөн тийм ээ. Тэр өрөөнд агаар нэг л өөр байсан. Мэдгүй яа. Тэгсэн чинь энэ астрономтэй тийм агаар зөвшөөрлөгч тавьсан байлээ. Тэгээд хэрэв мөнгөтэй бол гэдгийг тоноороо. Тэгээ 260 м гавтаа. Тэгээд ингээд олон улсын нэг ерөнхийлөгчийн шинжлэх стандартыг хажуудлын тархины чанарын байхгүй. Тэгээд бараг л нэг luxury house шиг тийм. Тэгээд ерөөсөө үзэмж нэг харуус гэж ярьдаг бол үнээр гоё ингээд тал байж байгаа гэдэг богд өгөх гэж байгаа. Тэгээд Улаанбаатар дотор байгаа боловч өдөө байгаа юм шиг мэдрэн бас Улаанбаатараас хол биш. Концепцийн хувьд бол одоо тэр Чаби гэдэг ресторан нээсэн байна. Тэр нь одоо нөгөө Чинбай гэдэг Улаан хааны Монгол хотны нэрээр нэрсэн байлээ. Тэгээд 7 давхртаа Монгол Аз холтой, доод давхртаа Европ холтой гэдэг ингээд стратегийн хувьд бол үнэхээр ингээд шавчтаар нь бодсон, бэлгэлийн хувьд ч гэсэн авсан. Гадаад хүмүүс ирэхэд бол нүүр багтан. Өндрөөр үнэлэгдсэн олон зориулалтын бүтээн байгуулалтын төсөл UB Автоком. Шүүмбэр манай бас саатаа чүүийн нэг амьдрал өөрөө завгүй болсон. За таа явах оройд одоо гэдэг цагаа өнгөрөөж амжихгүй тэр төлөвлөж шалтгаалаад энэ цаг үед бид гэр бүлтэйгээ өнгөрөх цагийг дуусчтай хүн цэнтэй байлгахыг зорж ажиллаж байна. Шилдэг бүтээн байгуулалт, бөөрөлжүүд цахилгаан станц. Манай бүтээн байгуулалтыг 2 номноос шалгуулсан баярлалаа. Тэгээд барилгын салбарын нийт хамт олондоо бүгдээр нь амжилт хүсье. Баярлалаа.